Шинэ үндсэн хууль батлагдсны 31 жилийн ойн баярын мэнд хүргэе. 1992 оны энэ өдөр Монгол улс 4 дахь үндсэн хуулиа бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлаар оршил 6 бүлэг 70 зүйлтэй батлан гаргасан байдаг. Баянхонгор аймгийн Түүх Угсаатны зүүн музейгээс Баянхонгор аймаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалуудаас цувралаар танилцуулж байна. Үндсэн хуулийн хөшөө. Үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон хүмүүсийг алдаршуулж 2008 оны 11-р сарын 26-нд уг хөшөөг Багнат талбайд босгосон bijээ. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байршуулсан байна. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаанаар 430 депутат шинэ ардчилсан үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ. Баянхонгор аймгаас Хүрвгял, Нямдава, Галсан, Оригзэн, Бүдий, Очирбал, Сандуйжав, Төмөрбаатар, Сэндэнжав, Жаданбаа, Марав, Искра, Сингсрэ, Доржбат, Батболд, Дүйсэн санги, Жагурал, Чойжилсүрэн, Жаданбаа, Баяндалай, Ширмэн нарын 21 депутат анх дугаар үндсэн хуулийг баталсан түүхтэй. Тус хуралд нийт 9 малчин оролцсон байдаг бөгөөд 2 нь Баянхонгор аймгийн хаж. Дээрх хөшөөг борчин чулуугаар хийсэн бөгөөд суурийг нь арслангийн дүрслэлтэй хийж нуруунд дээр байрлуулсан урд талын дээд хэсэг тариан дөрөвний дээд талд дугуй дотор соён бэг дүрсэлсэн бол дунд хэсэгт Монгол улсын үндсэн хууль гэсэн бичигтэй байдаг. Доод хэсэгт мэдэх түн, сахих тун, харин ард талд Монгол бичгээр Монгол улсын үндсэн хууль гэсэн бичигтэй хийсэн байна.